Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг 2025 оны 11-р сарын 25-ны өдөр дугаар 174 төрийн ордон Улаанбаатар хот Монгол улсын төрийн одон медалаар шагнах тухай Монгол улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн нэгд хэсгийн 7 дахь заалт Монгол улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн нэгд хэсэг 15 дугаар зүйлийн нэгд хэсгийг тус үндэслэн зарлиг болгох нь анх дугаар үндсэн хуулийн баталж бүгд наримтгал сан тунхагласны төвөгт 101 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаан олон жил өр бүтээлтэй ажиллаж онцгой амжилтыг гарган эх орны хон хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй дараах хүмүүсийг төрийн одон медалаар шагнан суугай. Цэргийн гавьяаны одонгоор мандлын амар сүрэн төрийн тусгай хамгаалтын газрын тусгай үйлчилгээний автобазын шуурхай албаны жолооч